Дулааны улиралтай холбоотойгоор барилга бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байна. Барилгын салбарын ажилчдын хувьд хамгийн их тулгамдж байгаа асуудал нь хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ах бай юм а. Тухайлбал хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаагүйгээс өдөж, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бэртэж гэмтэх цаашлаад амь насаараа хохирох эрсдэл өндөр хэвээр байна. Харин Монголын барилгын үндэсний ассоциац төрийн бас байгууллагаас энэ асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн сургалтыг зохион байгуулахаар болжээ. Зуны улиралд барилга бүтээн байгуулалтын ажил эрчимждэг. Гэвч энэ хэрээр хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчил осол амаар нэмэгдэх хандлагатай байдаг байна. Иймээс хууль дүрм журманд нийцсэн байдлаар барилгын салбарын ажилчид өдөр тутамдаа хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн байдлаа ханган ажиллах хэрэгтэй юм. Тэгвэл Монголын барилгын үндэсний ассоциац төрийн бас байгууллагаас уг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор барилгын салбарын удирдах албан тушаалтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй сургалтыг үн төлбөргүй зохион байгуулахаар болжээ. Барилгын салбарт сүүлийн 5 жилд нийтдээ 180 гаруй осол гарсан байна. Үүний 40 гаруй хувь нь бол дандаа өндрөөс унах эрсдэл бүдэрч унах халтрах зэрэг дандаа уналттай холбоотой ийм зүйлүүд байна. За 16% нь бол янз бүрийн зүйлд гавьчуулагдах гэмтэхтэй ийм зүйл байна. 17% нь бол янз бүрийн механик зүйлтэй харилцаж байгаа түүнээсээ осолд орох, дээрээс өндрөөс юм унах зэрэг ийм осол эндэгдлүүд бол нэлээд гарсан байна. За хүний амь нас эрүүл мэндийг гэдэг бол хамгийн чухал зүйл байдаг. Ийм учраас бидний хувьд энэ барилгын салбарт энэ осол эндэгдлийн тоог бол бууруулж бүр 0 хэмжээнд хүрэх энэ зорилтыг тавиад ажиллаж байна. Энэхүү сургалтанд мэргэжлийн багш оролцож барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал хэр чухал байдаг, хэрхэн өдөр тутамдаа дадал олгох хэрэгтэй эсэх зэргээр олон төрлийн мэдээлэл өгөх юм. Мөн тус сургалтыг 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр барилгын хөгжлийн төв зохион байгуулан гэлээ. Мөн энэхүү сургалтаар дамжуулан барилгын салбарын хууль эрх зүйн орчин, ослоос урьдчилан сэргийлэх арга замууд, практик зөвлөмжүүдийг хүргэх юм а. Энэ хүрээндээ бид бүхэн барилгын салбарын удирдах ажилтнууд зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтыг үн төлбөргүй зохион байгуулж байна. Энэхүү сургалтанд манай удирдах ажилтнууд хамрагдсанараа салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль дүрм үүнийг зөрчүүлж ямар хариуцлага хүлээдгийг, за мөн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй гэж юу юм. За энэ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй энэ дөрвөн журмыг байгууллагада хэрхэн хэвшүүлэх ёстой, хэрхэн хэрэгжүүлэх энэ бүх зүйлүүдийг бид бүхэн барилгын салбарын удирдах ажилтнуудаа заахаар болж байна. Энэхүү сургалтанд барилгын салбар дахь осол эрсдлийг бууруулахад бодиттой хувь нэмэр оруулах чухал алхам юм. Удирдах ажилтнууд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар онл практик хослуулсан мэдлэг олж авснаар байгууллагуудад тогтвортой аюулгүй ажлын орчныг бүрдүүлэх боломжтой. Цаашлаад энэ нь хүний амнаас эрүүл мэндийг хамгаалах байгууллагын хариуцлага, нэр хүндийг дээшлүүлэх суурь нөхцөл болох боломжтой юм а.